зассан л гоё л доо. Тэгэл мал хараад засварчхаар тоос шороо усахгүй тэр нь гоё доо. Мал зал услага авах. Зас орохгүй бол тэгэл малаа ус руу туугаал хэцүү шүү дээ байнга холдоо. Зас орчвол сайхан. Тийм их байна. Туслах малчин хийснээр маллаа өөрийнхөө малын хажуугаар хүний мал харна. Тэгээд яг тэр зөх хэмжээний цалин хөлсөндөө мал аваад малаа өсгөө. Тэгэл малаа өсгөөл тэгэл ингээл явж байна. Биеийн даасан малчин болно болох гээд байж байна. Тэгээд ер нь л баяртай л өөрийнхөө малыг харж хүмж сэтгэлээрээ сайн харна шүү дээ. Сайн малчин байхын тулд ер нь бол малдаа их хайртай байх хэрэгтэй. Хайртай гэж мал өснө. Тэгэл хайртай хажуугаар тэгэл арчлна. Тэгэл цаг тухайд нь тэр тарилга тулгыг бол байнга хийж явах хэрэгтэй. Ер нь тэгэл хожир шүүлэх яв яд. Тэгээд тэр болгоны нөгөөдөл тэгэл тэр хүн малдаа сайн хайртай байна л гэсэн. Би ингээд малчин айлын бэр болсмараа эхэнд бол надад эвгүй байсан. Тэг яг манай заад зөвлөөд тэгэл одоо бол над ер нь тийм эвгүй зүв тийм болгордог. Ноолуур ямааны ноолуур бол чухлаа. Тэрүүгээр ч нь болгоно шүү дээ. Ямаагаа самнаал тэгэл ченж нарт зарна. Тэгэл малын тижэл мижэл тэгэл гэр мэрт хэрэгтэй бүхэл юм аав. Үгүй би бол ер нь өөрийгөө нэг малчин хүнтэй сууна гэж бодоагүй. Тэгэл яг өөрөө сургуулаараа яваал тэгэл ер нь хүнтэй сууна гэж бодож байгаагүй. Тэгэл малчин хүнтэй танилцаал одоо ингээл мал малдаа сайхан гэрчнэ үү.